Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтлагчид болон түүний найз нар нь эзэн За сайн сонсороо. Бурханд итгэхгүй бол амьдрал утгагүй байдаг. Бурханд итгэнэ гэдэг бол энэ дэлхий дээрх хамгийн сайхан зүйл юм. Тиймээс би та бүгдэд өдөр бүр Бурхантай цаг өнгөрөх талаар номыг санал болгомоор байна. Учир нь Дэв надтай хурмаа хийхээсээ ч өмнө Бурхантай дотн харилцдаг байсан нь сайн хэрэг бас. Тэгээг бол надтай хурмаа хийхгүй байх байсан юм. Дэв Бурханд маш амархан итгэдэг. Харин би өссөн орчноос болсон уу тийм биш байсан л да. Би ааваараа асруулдаг бяцхан охин бол байгаагүй. Би өчигдөр энэ тухай нэг хүнд ярьсан ба намайг үнэндээ хинч хайхардаг байлаа. Би 12-13 настай байхасаа ажил хийж эхэлсэн. Учир нь ааваас мөнгө авбал ямар нэг байдлаар заавал төлөөс төлөх шаардлагатай болдог байсан. Намайг үнэхээр хинч хайхардаг байсан. Тиймээс хүнд итгэх нь надад хэцүү болохоор Бурханд итгэнэ гэдэг их хэцүү зүйл байсан. Миний ярьж байгаа зүйлийг ойлгож байгаа хүн байна уу? Амьдралынхаа ихэнхийг өөрийгөө халамжилж өнгөрөөсөн хүн тийм амархан өөрчлөгддөг. Харин Дэвийн хувьд санаа зовох зүйл байдаггүй байсан. Тэр ямар нэгэн зүйлийн учрыг олох шаардлагагүй. Тэр зүгээр л энгийн өдрүүд ээлжлэн өнгөрсөн тийм амьдралаар амьдарч байсан. Мөн ямар ч эм хэрглэж байгаагүй. Ямар нэг зүйл нь өвддөггүй. Би одоо ч түүнийг эндээс харж л байна. Тэр энэ сард 79 нас хүрнэ. Тийм шүү. Тэр өмнө нь өмсдөг байсан, хорим хийхдээ ч өмсч байсан тэр хувцсны хэмжээнд хүртэл хэвээрэл байгаа. Би ч бас адилхан. Гэхдээ гэрлэх үедээ арай л жижиг байсан л да. Би амьдралын турш ямар нэгэн зүйлийн учрыг олох гэсээр таарлаа. Би бас эмуудаг. Бурханд итгэснээр түүнд даатгаснаар яг л түүн шиг олон зүйл танд тустай байх болно. Та юу хийхээ мэдэхгүй байж тэр зүйлээ хийх гэж өөрөө хичээснээр хийдимий цаг зав хүч чармаалтай гарцдана. Тэгэхээр Библиэлд энийг юу гэж хэлдэг вэ гэхээр махан биеэр ажиллах гэдэг. Бурхны зөвхөн хийх зүйл дээр бид хийдимий хүчээ зарцуулж байгаа. Тэр биднийг ийм байгаасаа гэж хүсдэггүй. Харин биднийг өөрийнх нь заавраар хийж, удирдлагаар нь явж, түүний хүсснийг хийж дуулууртай байгаасаа гэж хүсдэг. Заримдаа Бурхан таныг зүгээр л чимээгүй байгаасаа гэж хүсдэг. Үнэхээр сонирн байгаа биз, тийм үү? Юу гэж байна вэ гэж юу? Та хүүхдүүддээ Есүс чамд хайртай гэж яриад байж болохгүй нь байна. Тийм гэж юу? Та хэн нэгнийг Есүст хайртай болгож чадахгүй. Тэд нэр өөрсдөө ч чадахгүй. Бид харин үгээрээ тэднийг дийлэхгүй. Харин бид гэртээ бурханлаг зан чанар тийм хандлагыг харуулснараа тэднийг ялж чадна. Таны амьдралд болж байгаа зарим зүйл утгагүй байж болох юм. Библиэлд Ром 8:28 бүх зүйлс хамтдаа ажилдаг гэж хэлсэн. Бүгдээрээ хамтдаа гэж хэлээрэй. Бүх зүйлс хамтдаа Бурхныг хайрладаг. Түүний хүслийн дагуу байгаа хүмүүс сайнаар байх болно. Бүх зүйлс. Энэ бүгд үнэн учраас би энэ ишлэлд үнэхээр дуртай. Та үүнд итгэвэл таны асуудал яг одоо ямар хэцүү байгаа. Дахиж хиймээргүй зүйл байсан ч бүх зүйл эцэстээ хамгийн сайхан болдог. Амен. За одоо ганц минут торт хийх талаар бодоод үзье. Тийм ээ, торт. Би нилээд дээр нэг заавар харж байгаад хийж байсан. Одоо ямар орц орж байсныг сайн санахгүй байна л да. Гэхдээ нилээд амттай болсон. Хин зүгээр л халбаг дүүрэн гурил идэхийг хүсэх вүлээ, тийм үү? Би л биш.
Би түүхийн өндөг идмээргүй байна. Та элсэн чихэр дуртай бол аяг дүүрэн элсэн чихээр халбагдаад л идэх байх. Харин би болж чадахгүй. Надад лав сайхан санагдахгүй. Тэгэхээр орцууд нь тус тустай бол ямар ч хэрэг байхгүй. Харин бүгдийг хамтд нь холсноор амттай сайхан бил болдог. Юу хэлж байгааг минь ойлгож байгаа бах тийм үү? Та нарын зарим нь зарим нэг орцоо л авсан байгаа. Тэгэхээр яг одоохондоо бүх зүйлс хамтдаа сайн болоогүй байна гэсэн үг. Танд дахиад хэдэн орц хэрэгтэй? Удахгүй тэр орцоо аваад гайхалтай зүйл болох болно. Тийм шүү. Та Бурхныг төвчээртэйгээр хүлээвэл гайхалтай зүйл болох болно. Бурхныг хүлээж байхдаа би юу хийх болж байна гэж та асууж болох юм. Зүгээр л одоо байгаагаараа жаргалтай байхад болно. Тийм биш гэж юу? Тэр та нарыг элбэг ад жаргалтай байлгахын тулд ирсэн. Танд асуудал байсан ч амьдралдаа ад жаргалтай байж болдгийг та мэдхүү? Та мэдхгүй байгаа. Тиймээс зүгээр л амьдралдаа ад жаргалтай бай. Амьдрал нь асуудалтай байсан ч ад жаргалтай байгаа хүнд ямар ч буруутай гэсэн мэдрэмж төрдөггүй. 40 жилийн өмнө бид хоёр 40 насаар залуу байхдаа гэсэн үг. Тэр үед 3 жоохон хүүхэдтэй. Ихэнх залуу гэр бүлүүчгэл хангалттай мөнгө байдаггүйсэн. Тэгээд би юм төлөх дуртаагаараа хамаг төлбөрүүдэд төлдөг байсан. Эмэгтэйчүүд дуртай ажил, та нарын дунд мөнгө барих дуртай хүн байна уу? Мөнгө өгсөн удирдлагыг гартаа авсан мэт л байдаг. Би удирдлагыг гартаа авмаар байна шүү. Дэв галтгооны хажуугийн өрөөнд зурагт үзэж хүүхдүүд тоглож байсан. Тэгээд хүүхдүүд аавынхаа толгойд нэг тийм ороодог сан байдаг да. Тэрийг ороочихсан байсныг санаж байна. Миний үсэнд ингэж ороогоод л тоглохын би бол зөвшөөрөхгүй. Ямар ч тач огт зөвшөөрөхгүй. Дэв болохоор үсээ ороолгож, дээгүүрээ өсрүүлээд би болохоор галтгооны ширээгээр дүүрэн тооцооны цаасууд аваалчихсан. Тооны машинтай суугаад бодох гэхээр болж өгөхгүй. Мөнгө хүрэхгүйс. Би дахиад л бодно. Дахиад л мөнгө хүрэх. Тэгээд дахиад л үзнэ. Бас л хүрэхгүй. Тэгээд би Дэв дуурлж эхэлнэ. Яагаад гэхээр биднэрт мөнгө хүрэлцэхгүй. Асуудалтай байхад тэр өөрөөрөө тоглоод л байж байдаг байсан. Тэгээд би Дэвд уурлана. Тийм биз дээ? Та нар намайг юун тухай яриад байгааг ойлгож байгаа. Тэгээд би чи хүүхэд чиг аашлахаа болж энийг хараад нэг юм хийчих болохгүй юу гэж хэлэхэд тэр чи надаар юу хэлэх гэсэн юм бэ? Бидэнд төлбөр байна. Бурхан үргэлж итгэмжтэй. Бид 11 өргөдөг. Түүнд өргөж Бурханы хий гэсэн зүйлийг бид хийдэг шүү дээ. Бурхан энэнд санаа тавих болно. Чи наадхаа зохицуулах гэж оролдохын оронд энд ирээд бидэнтэй хамт энэ оройг зугаатай өнгөрүүлж болохгүй гэж үгс. Үгүй би чи ерөөсө баярлахаа байлсан байна. Бидэнд асуудал байна гэсэн хүн л байдаг байлаа. Надад ингээд дотн хамаатны хүмүүс байна уу? Үнэхээр дотны хүмүүс байна уу? Асуудал тулгархаараа бид өөрсдөө шийдэх гэж оролдоод улмал байдлыг хүндрүүлээд байдаг. Энэ гэрт чинь баярлах боломж алга. Бурхан минь би бүр давчилсан. Үргэлжил санаа зовлттой. Би амьд байгаа нь гайхмаар шүү. Миний хатам их надад анхны Библийг минь өгсөн. Жижигхэн цагаан урд нь нэгшлэл бичсэн King James байсан. Үнэхээр зүн шиг үг гэж би боддог. Дуулал 37-гийн 5. Эзэн замаа даадаг. Түүнд итэг найд. Тэгвэл тэр биелүүлж өгнө. Энэ үнэхээр гайхалтай ишлэл.
Учир шалтгааны заавал олох ямар шалтгаан байна вэ? Зүгээр л аль нь сайн гэдгийг минутын дотор бодогдол болно. Гэхдээ би юмны учрыг олох гэж оролдохгүй. Зүгээр л нэг мунхаг юм шиг байх талаар яриаггүй юм шүү. Зүгээр л дандаа сэтгэлээр унаж, зовсон байдалд битгий хүрээрэ гэж хэлээд байгаа юм. Нэг зүйлийн талаар хэтэрхий их бодоод байхаар бүр толгой эргэж гүйцэтгэв. За, миний хэлэх гэсэн санааг ойлгож байна уу? Та шийдвэрээ аль хэдийн гаргачгаа дахиад л бодоод байд. Би ингэж хийдэг байж тэгээд л дахиад л бодоод эхэлнэ. Үгүй ээ, эхлээд хийснээрээ л байдаг байж. Тэгээд өөрийнхөө амьдралыг яах вэ гэж байгаа хэн нэгэн лүү залгаад. Тэгээд тэр хүнээсээ би ийм зүйл хийсэн. Чи юу гэж бодож байна гэж асуув. Тийм л үстэй. Тэгээд юр хоёр санаатай байвал улмал бодсон. Шийдвэрээ гаргаад өөр зүйл хий. Амен. Та нар дотор яг одоо шийдвэр гаргах хэрэгтэй байгаа хэдэн хүн байна вэ? Гэхдээ шийдвэр гаргах хэрэгтэй байгаад байдаг. Тэгээд л ухарч буцаад эргэж буцаад өгч магадгүй. Зөв гэж бодсноо л хий. Та юу хийх хэрэгтэй байгаагаа мэдэж байна уу? Бурхан танд үзүүлсэн бол түүнийг хий. Хэрэг зөв биш бол тун удахгүй та үүнийг мэдэх л болно. Бид алдаа гаргалаа гэж дэлхийн төгсгөл биш шүү дээ. Заримдаа бид хийх ёстой зүйлээ олж мэдхийн тулд хийх ёсгүйгээ олох явдал чухал. Сайн байна. Учрыг олох гэж хэд хичээх нь асуудал дагуулдаг. Учрыг олохоор хичээх нь тархийг асуудалтай болгодог. Бурхан биднийг асуудал донд байх биш, харин амар тайван донд байгаасаа гэж хүсдэг. Өөрт байгаа хүнд хэцүү зүйлээ надад авчирч өг. Тэгээд миний амар тайван дотор бай. Тайлбар Библиэлд би чиний сэтгэлийг амрааж чөлөөлнө. Толгоогоо хэтэрхий их ажилуулснаар хүн дарамтанд ордог гэж би боддог. Таны тархи толгоо амрах хэрэгтэй. Та 2-7 хоногийн амралт авах хэрэггүй. Гэхдээ далайн эрэг дээр очиод хэсэг зур хэвтэж бүх асуудал болон санаа зовлтуудаас ангижрах хэрэгтэй л байгаа юм. Зарим хүмүүс асуудлаа шийдэх гээд цаг хугацаа алддаг. Бид асуудалтайгаа зуралцаар л асуудлынхаа эргэн тойронд нь байгаад байх юм бол өөрсдөө л ядрах болно. Яг үнэндээ бие махбод ядрахаас илүү оюун ухаан ядрах нь илүү хэцүү байдаг. Та бие махбодоор ядрах юм бол суугаад амрахтал сайхан болчихдог. Харин оюун бодлоор ядарсан үед энэ байдлаасаа гарахад хэцүү байдаг. Байнга л юм бодсоор л байдаг. Оюун бодлоо амрааж байгаарай. Учир шалтгааныг олох гэж хэд тулаархаар бодилж эхэлдэг. Харин бурханд итгэснээр толгой эргэсэн байдлаас гарна. Дуулал 71:1. Эзэн таны дотор би хоригдсон намайг хизээж ичхүрт битгий унгаач. 1-р Коринт 14:33. Учир нь бурхан бол самуурлын бус. Харин амар амгалангийн бурхан мөн. Ариун хүмүүсийн бүх чуулганы адил. Би Колосай 3:15 тайлбар Библийн орчуулганд их дуртай. Христийн амар тайван зүрхийг чинь захирав. Үүний тулд та нар нэгэн бие дотор дуудагдсан. Талархах түн. Одоо бид аль нэг талыг нь сонгохоо мэднэ. Аль талд нь орох уу гэдгийг мэддэг болсон, тийм үү? Юу ч болж байсан амар тайвныг сонгох нь чухал юм. Энд эрэгтэй эмэгтэйч вэ? Хормой хийсэн хүнтэйгээ их асуудалтай байдаггүй мөртлөө амар тайван бас байдаггүй байж болох юм. Би 18 настай байхдаа нэг залуутай гэрэлсэн. Гинч намайг тоохгүй гэж бодож байхад тэр залуу надад анхаарлаа хандуулсан учраас би түүнтэй гэрэлсэн. Би 9 настайдаа дахин төрсөн боловч бурхантай ямар нэг харилцаа байхгүй, үйлчлдэг байсан. Гэхдээ тэр ямар нэг байдлаар намайг хамгаалдаг байсан. Би тэр хүнтэй гэрэлж байхдаа буруу зүйл хийж байгаагаа дотроо мэдэрч байсан. Тийм ээ.
Би хэцүү дарамттай байдлаасаа гарахын тулд ийм шийдвэр гаргасан. Дарамтанд орсон хүмүүс мунхаг зүйлэл хийдэг. Тийм үү? Тэгээ 5 жил хар дарсан зүүчгэл байсан. Тэр үргэлжил өөр бүсгүүчүүдтэй гадуур зугаална, дандаа өрөнд орно. Байн хулгай идэг. Тэр залилагч байсан. Тэр намайг 18-тай байхад шинэ Мексикт аваачаад өөрөө найзтайгаа явчихсан. Тэгээд би 18-тай хэнийг ч танихгүй нэг хотод тэгээд нэг найзаасаа $75 зээлж байсан. Бас нэг удаа Калифорни мужийн Окландд хаягдаж байсан. Би эдгээр хотуудад очиж конференц зохиодог нь би хүмүүст баталгаа өгөхийг хүсдэг юм. Муу сүнс миний амьдралыг сүйтгэх гээд чадаагүй гэдгийг л батлахыг хүсдэг. Бас мунхаг зүйл хийсэн ч тэр бүгдийг ялж босоод гайхалтай зүйл хийж болно гэдгийг баталдаг. Энийг л ойлгуулахыг хүсдэг. Та амьдралдаа олон мунхаг зүйлсийг хийж байсан байж болно. Үүнийгээ түүнд хэлэх шаардлага байхгүй. Харин зүгээр л Бурханд замбраагүй зүйлсээ өг. Халелуя. Тэгээд түүнийг ямар гайхалтай зүйл хийхийг нь харах хэрэгтэй. Зүгээр л урагшил. Тийм ээ. Бурханд бүх алдаага, бүх замбраагүй байдлаа даатах. Гайхалтай. Би 18 жил гэртээ хүчирхийлд байж байгаад 5 жилийн гэрлэлт маань бас муухай байсан боловч жимстэй билүү юм шиг л амьдралд хөл тавьсан. Дэв ээжийн гэрт намайг амьдарч байх үед тэнд ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Аав ээжийн гэрт өргөн гэр бүл амьдарч байсны нэгэн Дэвтэй хамт ажилладаг нэг залуу дээд давхурт амьдарч байсан. Тэгээд тэр хоёр хамт юмд явах болоод Дэв ирсэн. Тэр намайг богино өмдтэй ээжийнхээ машиныг угааж байгааг хараад хөөх юм байна, эргүүлээ гэж батсан болтой. Тэр үед би ирчүүдэд дургүй итгэдэггүй байсан. Тэгээд Дэв надад чи машинаа угааж дуусаад минийхийг угаагаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр би чи машинаа угаамаар байвал өөрөө угаа гэж хэлсэн. Тэгсэн тэр болохоор энэ охин минийх биш байгаа гэж бодсон гэсэн. Би сайн мэдэхгүйс. Бурхан энийг хийгээд байна уу? Эсвэл энэ хүн энэ дэлхийн хамгийн мунхаг хүн юм болов? Тэр эхнэрийн төлөө залбирч байсан. Тэр 26 настай гэрлэхийг хүсдэг. Дэв үйлсгүй итгэл өвхмөл гэдэгт итгэдэг байсан. Тэр нэгэн зэрэг 3 охинтой болцож байсан. Тэгээд би гарч ирээд болцоонууд нь зогссон. Тэгээд дахиж хинтээж болцоо. Тэр Бурханаас миний тусламж хэрэгтэй нэгэнтэй гэрлүүлээрэй гэж залбирч байсан. Бэж тэрний тусламжийн төвд олон жил удаан завгүй байлгасан шүү. Олон жил. Миний амьдрал замбраагүй муухай зүйлээр дүүрсэн байсан ба. Нэг амт хэрэгтэй байсан бөгөөд тэр нь Дэв байсан. Амен. Та нарт гэж хэлэхэд амьдралттай намт болох зүйл ирж байгаа ш. Амен. Бурханд итэг. Та юу ч хийж хаагуурч явж байсан, Бурханд бүгдийг даатгавал тэр бүх зүйлсийг танд ашигтайгаар хийж өгөх болно. Та өөрөө хийх гээд хичээгээд ч нэмэргүй. Ягд гэвэл Бурханы хаан тулс ийм маягаар явагддаггүй. Та түүнд итгэх, тэр танаас нуух хэрэгтэй зүйлсийг нуугаад хаан хүрэх газраа хүрнэ. Харин өөрийнхөө зүтгэл үргэлжил утгагүй байсаар дуусна. Амен. Та нар дуртай дургуун хамаагүй би өөрөө хүргэж байгаа энэ үгэндээ дуртай байна. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Харин аливаа зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэй Бурханд мэдүүл. Таны толгойд орж ирсэн бүх зүйлсийг тайван болгож талархлаа илэрхийлж байгаарай. Үргэлж. Би Филиппой 4:6-7-д дуртай.
юунд ч битгий санаа зов. Харин аливаа зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд Бурханд мэдвэл. Та нарын амьдралд амар тайван хэрэгтэй байна уу? Та амар тайван авмаар байгаа бол бүх зүйлийн учрыг олох гэж оролдохоо байх хэрэгтэй. Энд хэтэрхий их зүйлийн учрыг олох гэж явж байгаа нэгэн байна уу? За альвэ. Би зүгээр л агаар түгээ цацаад байгаа юм шиг баймааргүй байна. За одоо боллоо. Удахгүй дуслаа. Бид нар зарим зүйлийг гүйцэтгэлийн сайн байлгахын тулд багахан чармаалт гаргахтал болно. Би та нарт шорлог хийгээд хар дарсан зүйл болсон тухайга ярьж байсныг санаж байна уу? Сонсож байсан хүн байна уу? Сонсоогүй юу? За. Тийм байдаг юм байж. Бид залуу байхдаа явдаг байсан цуглаандаа олон нийтийн бүлэгт хамрагддаг байсан. Тэгээд нэм гаргийн орой чуулганаа тараад надад нэг санаа төрсөн юм. 3 гэр бүлтэй ярьсан. Тэгээд бүгдээрээ дараагийн нэм гарагт чуулганы дараа хамт цуглаад зайц шараад идэж болох юм байна. Тэгээд гадаа тоглоод хамт нөхөрлөх цаг гаргая гэж хэлсэн. Тэдч болох юм байна гэдээ ирэх болсон. Тэгээд 3 гэр бүл хамт нөхөрлөхөөр болж хэдэн зайц, чипс, гахамах шош байхтал болно. Сайхан болох байхаа л гэж утсан. Тэгээд мегмар гараг болсон. Бид нэр шорлогны мах шарагчаа будаад цэцэг тарьсан. Тэгээд би гэртээ үдшилэг зохиож байгаа байж зарим нэг хүмүүсийг өрөхгүй бол гомдчих болов уу гэж бодсон. Тэгээд 10 гэр бүлийг өрөхөр болсон. Тэгсэн зайцаа шарсан хангалттай биш байсан. Тэгээд гарч хэрэгтэй юмнууд нэмж аваад тэгсэн төмсний чипс хүрхээргүй бас дээрээс нь төмсний салат хийх хэрэгтэй болоод өдөржин л ажилласан. Тэгээд өдөржин ажилласандаа болоод дээв дуурсан. Та нарт ийм зүйл тохиолдож л байсан биз дээ, тийм үү? Тэгснээ гэртээ ирэх хүмүүс дуур хурж ирсэн. Тэд нар битгий ирээсэй гэж бодсон. Ягд ирэх хэрэгтэй? Би тэдний муухай болгосон бүх зүйлийг цэвэрлж, тэдний хүлээгээд өөрөө цагийг сайхан өнгөрөөж чадахгүй. За, та нараас асууя. Энэ бүхэн ингэхэд хэний буруу вэ? Уул нь бяцхан нөхөрлөл шорлог шараад амар тайван баймаар байдаг. Амар тайван нөхрөл болохоор байтал. Би бүгдийг хар дарсан зүүчиг болгоод байсан. Тийм шүү. Та нарын дунд бас иймэрхүү маягаар зарим зүйлийг хар дарсан зүүд мэт болгож байсан хүн байгаа л үсттэй. Тийм учраас та амар тайван байна уу? Үүнийг хийлгэхгүй байгаагийн нэг шалтгаан нь хариуцлагаас айх юм. Бид бүх зүйлээ түүнд даатгаж амьдрахгүй байгаагаас болж байна. Бидний сүнс тайван байж чадахгүй. Тэгэхээр та яг одоо түүн дээр ирээрэй. Та Христэд итгэгч бол энэ бүгдийг ойлгож авахд тэмч их хугацаа шаарддаг. Та хизээч асуудал тулгарч байгаагүй. Тэгээд энэ бүгд гинт бий болно гэж байхгүй. Та Есүст итгэл бүх зүйлс минутын дотор сайхан болно гэж бас байх. Бид бүгдийг баг багаар ойлгож ирсэн. Бид толгооноос бүгдийг ухаж ойлгохгүй. Харин сүнсээрээ ойлгодог болно. Христэд итгэгчид ямар нэг зүйлийг яагаад болж байгааг мэдээд байдаг. Бид яагаад ч мэддэг. Бидэнд яаж хийх талаар мэдлэг цаанаасаа байдаг. Бид яаж мэдээд байгаагаа мэддэггүй. Гэхдээ л мэдээд байдаг. Би энийг хийж болохгүй. Тэрнийг хийж болно гэж мэдээд л байдаг. Майки эхнэр бидэнтэй хамт аялдаг нэг охин байсан. Тэр аялалд явж байхдаа нөхөртөө бид нар чиний машины төлөө залбирах хэрэгтэй байхаа гэж хэлсэн. Тэр үед машин нь гэртээ краштай байсан. Тэр дараа нь эхнэр нь хэлж байгаа утгагүй санагдсан гэсэн. Тэгээд тэд хамтдаа машиныхаа төлөө залбирсан. Тэгээд тэд гэртээ ирсэн чинь хэрэм тэдний машинд ороод бүгдийг
сүйтгэсэн байсан. Гаражны дээвэр эргэн тойрны зүйлсийг сүйтгэсэн байсан. Тэгэд машин дээр нь нурж унахад ойрхон болсон байсан. Эхнэр нь ямар ч удаггүй зүйл боловч үүнийг мэдэрсэн учраас хамтдаа залбирснаар дараа нь харамсснаас хавьгүй дээр зүйл тэдэнд болсон байна. Тэгэхээр бид цаанаасаа л мэдээд байдаг. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент хийсэн бол